Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан үзүүлж байна. Та бидний амьдрал, хайр дурлал, гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн сайхан гэр бүлийг бий болгодог. Эцэг их өөрийн мэдж чадах бүхнээ өөр хүүхэддээ харамгүй хайрладаг. Энэ бол та бидний эрхэм баялаг. Их хүүхдийн эрүүл мэнд, их орны эрхэм баялаг. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Эрүүл мэнд эрхэм баялагын нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг үзүүлэхэд бэлэн болсон байна. Нэвтрүүлгээрээ Монголынхон бүх хүүхдийг эрүүл саруул өсөж тойрнох инхийн манаанд үзэж та бүгдийг зогсохыг уриалдаг билээ. Энэ ч үднээсээ нэвтрүүлгээрээ дамжуулан бид бүгдийн өөрсдийн хичээл шармалтын үрээр бүрэн сэргийлэх боломжтой. Хүүхдэд тохиолддог аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, зайлшгүй шаардлагатай үед тусламж хаах мэдлэг дадлагыг та бүхэндээ олгохыг зорьдог билээ. Ингээд эрүүл мэнд эрхэм баялаг нэвтрүүлгийн өмнөх дугааруудаар ямар сэдвийн хүрээнд хэрхэн нэвтрүүлгээ бэлтгэснээ эргэн саная. Ингээд эрүүл мэнд эрхэм баялаг нэвтрүүлгийн энэхүү дугаарыг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Ариун Чимэг надтай хамтран хөтлөх болно. Ингээд эмч авирч байна. Сайн байна уу та? Сайн байцгаана уу үзэгчдээ. Эрхэм баялаг нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар уулзж байгаадаа их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон бид баяртай байна. Бид нэвтрүүлгээрээ урьдсан сэргийлэх боломжтой аливаа эмгээс их хүүхдийг хамгаалах мэдлэг мэдээллийг хүргэдэг гэдгийг үзэгч та бүхэн өмнөх дугаарууд үзсэн бол хэдийнэ мэдэх болсон баха. Тэгэхээр өнөөдрийн дугаараар үзэгчтэй хоёлаа ямар сэдвийн хүрээнд нэвтрүүлгээ хүргэх вүлээ? Өнөөдрийн дугаараараа бид ахуйн осол гэмтлийн талаар хүндээ ярилцах болно. Тэгэхээр ахуйн осол гэмтэлд аль насны хүүхдүүд илүү их өртдөг юм болов? Ахуйн осол гэмтэлд орж байгаа хүүхдүүдийн маань дийлэнх хувь нь бага насны болон мөлхөө хүүхдүүд байдаг. Энэ нь мөлхөө хүүхдүүдийн харааны түвшинд байгаа аюулд оруулах зүйлсийг ээж аауд маань болгоомжгүй анхааралгүй байдлаас болоод ахуйн осол гэмтэлд орох эрсдлийг өндөр болгодог байна. Тэгэхээр эцэг эхчүүд та бүхэн хизээ гэртээ магадгүй мөлгсөн болоо тийм ээ. Шинэ хүнтэй болсон хүмүүс маань тэр дундаа яг одоо бас гэртээ нэг бүх өрөөгөөрөө болон тохоогоороо нэг мөлхөөд үзээрэй. Энэ үед танд эрсдэлтэй санагдсан бүх зүйлсүүдээ тэмдэглээд хураагаад аваарай гэж зөвлөе. Хүүхэд бүхэн хамгийн сониуч, эцэс зуцашгүй, хөдөлмөрч юм бүхнийг барьж үзэн амандаа хийж шалгадаг эрэл хайгуулчид юм. Энэ нэг талаас хүрээлэн байгаа орчноос судалж, түүнээс суралцаж, эрүүл өсөж тойрнож байгаагийн илэрхийлэл бөгөөд нөгөө талаас тэднийг аливаа осол гэмтэлд өртөхөд бэлэн өндөр эрсдэлд оруулж байгааг та бидэнд сануулж байгаа юм. Тэр дундаа мөлхөө хүүхдүүдэд явахгүй газар, орохгүй юм гэж үгүй. Таныг гэр орныхаа ажлыг амжуулан завгүй байх хооронд бяцхан аялагчид маань малын хөлт гიშгүүлэх, гэрийн хаалган зохиулах, эсвэл мотоцикл, машины тос маасал, хор чингэнд хордох, гэрийн зуух халуун догоо, мотоциклийн халуун янтанд түлэгдэх, элдэв жижиг тоглоом, чулуу, товч зэрэг зүйлсд хахах зэрэг эрсдэлд байнга өртөж байдаг. Тэгэхээр хүүхэд өсөж тойрнохын хэрээр хөдөлгөөний чадвар нэмэгдэж олон үйлдэлийг хийх чадвартай болдог. Энэ нь ахуйн осол гэмтэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг юм болов яа гэм бол? Тийм ээ, нэмэгдүүлнэ. Жишээ нь хөл насны хүүхдүүд бол ээжийнхээ хүүхэнд дарагдах байдаг бол хүүхэд өсхийн хэрээр 4-6 сартай хүүхдэд жишээ нь хүүхэд өвхрөх, суух хөдөлгөөн нэмэгддэг. Үүнийгээ дагалдаад юм мөргөж унах юм уу, эсвэл өндрөөс унах эрсдэлд ордог.
Хүүхэд хөлд орох юм уу? Одоо танин мэдхгүй сониуч зам нь хөтлөгдөх хэрээр хүүхэд ийм хими бодисын хордолтонд өртөх, эсвэл авц замын осолд өртөх ч юм уу ийм одоо ахын ослын гэмтэлд өртөх эрсдэл маань илүү өндөр болж өгдөг. Тэгэхээр эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ өсөж торнож байна, биеэ дааж байна гэд орхилгүйгээр улам их анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь хүүхдийг ахын осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх нэг хамгийн чухал арга юм байна гэдгийг та бүхэндээ зөвлөх байна. Монгол улсад 2015 онд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгааны 13.2% буюу 195 нь осол гэмтэл эзэж байгаа нь сэргийлж болох шалтгаанаар хүүхэд нас барж байна. Үүнээс автослоор 17.4%, усан живсэн 12.8%, түлэгдсэн 16.9%, өндрөөс унсан 7.7%, хагасан 9.2%, хөхөн дарагдсан 5.1%, бүтсэн 11.8% байна. Түгээмэл тохиолдож байгаа ахуйн осол гэмтлийн талаар ярилцахаар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч АА-ийн чим гэмчигээ найзнаа орж байна. Сайн байна уу та? Сайн. За тэгэхээр бид ширээн дээр маш олон зүйлсийг бол гаргаад тавьсан байна. Энэ бол мэдээж айл болгоны айл нэг хэрэгцээнд ахуй хэрэглээнд байдаг бүтээгдэхүүнүүд зүйлүүд бас байх шиг байна. Тэгэхээр энэ ахуй осол гэмтэлд өртөөд байгаа түгээмэл шалтгаанууд нь бас эдгээр зүйлсүүд байх болов. Энэ талаар та дэлгэрүүлж мэдээлэл хүргэж. Хүүхэд юунд хорддог юм бэ гэхээр юм болгонд л амаараа ууж хэрэгэлсэн, эсвэл түлэгдсэн, одоо эсвэл унсан янз бүрийн ийм юмнуудад юу л юунд л хордно. Одоо би энэ ими хордолтыг ярил л да. Энэ бол ингээ улаан өнгөтэй байна тийм ээ. Ингээ өнгө нь улаан, дахиад ингээ шар өнгөтэй, тэгээд ингээ цэнхэр өнгөтэй, ингээ өнгө нь ийм гоё байх тусмаа хүүхдийн анхаарлыг татдаг. Хүүхд өөрөө та нар ер нь бол бодож байхад амдаа юм барайл барьсан юм амргаа хийдэг. Тийм ерөнхийдөө рефлекстэй байгаа шүү дээ. Таны эми сан хаана байна? Та яг одоо хүүхдийнхээ гар хүрхгүй газар тавиарай. Тэгэхээр бид нар эцэг эхчүүдэд юу гэж зөвлөх ёстой вэ гэхээр ерөөсөө энэ хүүхдийн гар хүрэх ийм одоо доор төвшөнд энэ эм болон энэ хими босуудыг хадгалж болохгүй. Дандаа хүүхдийн гарнаас дээшээ. Ялангуяа энэ дээр бол бид нар өвөө эмээгийн одоо цүнхэн дотор байдаг даралтны эмэнд хүүхэд маш их хордож ирж байгаа. За ээжүүд бол ялангуяа сүүлийн үедэд нөгөө төмрийн бэлтгэл өгöd байгаа шүү дээ. Бүр одоо стандартаараа жирэмсэн ээжүүдэд төмрийн бэлтгэл чим улаан өнгөтэй байдаг байхгүй. Тэр хүүхнүүд бас бодох хэрэгтэй. Энэ төмрийн бэлтгэлээ жирэмсэн үедээ тэр жирэмсэн үеийн төмрийн дутагдлаа сэргийлж уух хэрэгтэй юм уугаагүй байж байгаа. Хүүхэд эм уулаа маш хурдан хамгийн ойрын эмнэлэгтэй ханд. Одоо ялангуяа аспирин байна. Аспирин бол маш хүнд явцтай байдаг. Цитрамон байна. Цитрамоны дотор аспирин байдаг байхгүй. Толгой дандаа өвддөг. За парацетамолууд байна. За эднэрийн асуудал дээр бол онцгой анхаарах хэрэгтэй. Хүүхд эвгүй одоо нэг нэгээрээ ингээд ихийг ингээ бөөнөр нь авч ууж нэг хордолт. Жишээлбэл одоо халуурч байгаа үед нь парацетамолын доозыг ямар ч замбраагүй өгөөд дээрээс нь панадол гэж нэг өгөөд мини грип гэж өгөхөд мини грипийн дотор парацетамол, доороос нь шулуун гэзэр панадол гэж өгөөд дахиад өөр теленол гэдэг олон улсын нэршлэр нь өгөхгүй, нэршлийг мэдхгүйгээр олон янзаар өгсөөр гоод парацетамолын хордолд оруулж ирж байгаа тохиолдол. Хүүхэд эмд хордсон тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? Ямар арга хэмжээ авах вэ гэхээр ямар им уусан бэ гэдэг энэ юмаа хаяхгүй эмчэд авчиж өгөх хэрэгтэй. Баахан им уучлаа гэд ямар ч эмгүү хүрээд ирнэ. Биднэрт юу хэрэгтэй гэхээр ямар им уусын тэр имийн эсрэг ямар бодис бид нар хэрэглэх юм гэдэг нь хамгийн чухал байдаг байхгүй юу. Гэртээ бол юу хийх вэ гэхээр эхлээл ерөөсөө энэ имийн хорыг энэ биеэс гадагшлуулах арга хэмжээ хийх хэрэгтэй. Эмийн бодисонд хордсон тохиолдолд их хэмжээгээр ус уулгах, сулхан давсны уусмал уулгаж бөөлжүүл. Эмнэлэгт яаралтай ханд. За дээр нь энэ одоо энэ харагдаж байгаа зүйлүүд бол дандаа юм шингэн бодисууд байна л да. Энийг хүүхдүүд их уудаг. За хүүхдүүд битээ хэл бараг том хүн ч уучхаар. Тэгэхээр одоо жишээлбэл энэ колатай адилхан өнгөтэй нэг ийм нэг бодис байна тийм ээ. Гэтэл энийг бид кола гэдэг үү. Энэ бодисыг энэ буруу хатгалж байгаа байхгүй юу. Колоны савн дотор, ундааны савн дотор өөр энэ ямар ч энэ зориултын биш бодисуудыг аваач ингэ хийчдэг. Тэгэхээр бид нар юун дээр анхаарах юм гэвэл кола бол кологоор л бай. Тэгэхгүй ингээд савын солио хийчихаар энийг хин ч гэсэн андуураад уучиж байгаа байхгүй юу. За тэгвэл одоо савнтай яг ингээд энэ юуг ферийн савнд хадгалсан биш үү? Энэ ферийг хүүхд аваад уудаг байхгүй. Энэ билизнагийн савнд хадгалсан байна. Энийг аваад уудаг.
Тэгэхээр та нар хүүхдүүдээ гар хүрхгүй газар энэ дээшээ. Ерөөсөө л дээшээ. Дээшээ гэдэг л ийм л юм баримтлах хэрэгтэй. Хүчил угаалгын бодис автомашины шингэн элдв химийн бодисд хорцсон тохиолдолд мөн сулхан давсны уусмал уулгаад нэн даруй эмнэлэг тандах хэрэгтэй. Бөөлжүүлж болохгүй. Тэгэхээр энэ хулганы хоор бол маш хүчтэй хоор байдаг. Тэр чи одоо амьтаа хордуулж байгаа юм чинь. Тэгэхээр зэрэг тэрийг хүүхд аваад эзэд ер нь хулганы хоор идсэн хүүхдүүдийг одоо маш их хэмжээгээр ходоод гидсний өөрчлөлт тэгээд ерөөсөө элэг байхын аргагүй болдог, маш хүнд болдог. Ялааны хор долоосон хүүхдийн хамгийн гол шинж тэмдэг бол маш хурдан яг одоо өөр хагж байгаа юм шиг яг энэ гуурсан хоолоогоор дүүрэн ийм шүүрл ялгардаг. Тийм учраас зүгээр дорхон амьсгалын дутагдалд ороод тэгэл амьсгаад л хөхрөөл ингээл ороод ирдэг байхгүй. Тэрийг бол хүмүүс хагж ийн энтер гэж бас андуурдаг тохиолдлууд бий. Ахуйн бүх төрлийн хор аюултай. Жишээлбэл ялаа, шавж, хулганы хоронд хордсон үед их хэмжээгээр ус уулгах, сулхан давсны уусмал уулгаж бөөлжүүл. Сөөгч болохгүй. Эмнэлэгт яаралтай ханд. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна. Тэгэхээр зэрэг ингээл заавал голын ирэг дээр очичол живжидэг юм гэж байхгүй. За тэр голын ирэг дээр очиод живж байгаа асуудал бол том хүндж байгаа ингээд гэх мэтлэн ингээд бидний анхаарах юм бол ахын гэртээ живэх, хашаандаа живэх. Жишээлх юм бол хүүхдийг одоо айлууд бол яаж ийм хэр нөгөө том баан дотор ус хийгээд тэгээд тоглуулад тэгээ баанныхаа өрөөний хаалгыг хаагаад яваад өгдөг. Тэрэн дээр хүүхд ер нь живнэ гэдэг бол ерөөсөө л энэ нүүр шууд ингээл ус руу ингээл дүүрэх тэгэл живэлт явж байгаа байхгүй. Бага насны хүүхэд гэртээ ихэнх цагийг өнгөрүүлдэг тул ахуйн осолд илүүтэй өртдөг. Хүүхдийг хормын төдий эзэнгүй орхиход л элдв төрлийн эрсдэлд өртөж байдаг. Тэр дундаа гол усны ойролцоо амьдардаг айл өрхүүд хүүхдүүдтэй онцгой анхаарал тавих ёстой. Гэрийн нөхцөлд жижиг баан савтаа усанд орж живэх, мөн нөхөн жорлонд унах эндэгдэл буурахгүй байна. Болзошгүй ослоос сэргийлэх, аюулыг зайлуулах, хэрв чадахгүй бол хараа хяналтгүй ганцаарынгийн бүү орхих. Ор ба өндөр зүйл дээр ганцаарынгийн бүү орхих. Унаж очих зүйл рүү авирч болохгүйг байнга сануулах. Хүүхдийг цонх тагтны ойролцоо тоглоулахгүй байх. Хэрвээ тоглохоор бол хажууд нь үргэлж хамт бай. Одоо манай монголчууд ярьдаг штэ. Голын ус мус руу ингээд орох гэж байгаа бол эхлээд ингээд толгойд нь ингээд тухайн ингээд ус мусандаа хүргээрэй гэж ярьдаг. Энэ бол ингээд мэдрүүлж байгаа байхгүй юу? Чамайг усанд оруулах гэж байна. Сочрол мочролд нь гараараа гэсэн утгатай байхгүй юу? Тэгээд дараа нь ингээд усанд оруулахгүй зүгээр ингээд хийчихад гинт зүрх зогсох эрсдэл бас бий. Жохон голын ус сэрүүхэн байгаа штэ. Тэрлүү дүрээл бол яг энэ хөл ингээд ус руу орлоо бол вазовагалны хариу оруулагч захын судсууд гинт агшаад зүрх зогсдог байхгүй. Энийг синкопийн өвхөл гэж нэрлэн дээрээс нь энэ бол яг жинхэнэ живэлттэй харьцуулахад бол тэгээ зогсчтой эргээс сэргэх боломжтой. Гэхдээ юмыг яаж мэдгүй дуруугаа хараад тэгэл ингээд ус руу олжвол тэгэл живэл явчих штэ. Тэгэхээр энэ юмыг бас бодох хэрэгтэй бид нар бол. Гэр хорооллын хүүхдүүд хашаан дотроо тоглох аюулгүй орчин хангалтгүй. Эцэг эхийн хараа хяналт сул байдгаас үүдэн шатнаас унах, барилгын хог хаягдалд даруулах, унах, хадаасанд уруулах, ширээний булан зохиулах, ширээн дээр тавьсан халуун сав, ус буслагч, үүнээс үүдэлтэй гэмтлийн хүнд хэлбэрүүд амь насаа алдах тохиолдол буурахгүй байгаа юм. Энэ дотроос энэ олон тавьсан байгаа юмнууд дотроос та бүхэн ингээ харахад энэ дандаа хүүхдийн амьсгалын замаас авсан юм. Энэ нэг улаан ийм дугуй энэ 39 мм гэж бичсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол 3.9 см. Ийм хэмжээний юм л энүүгээр багтаж байгаа бол энэ ерөөсөө хүүхдийн дах боломжтой. За одоо жишээлбэл ийм тоглоом байна тийм ээ. Одоо нэг гэж бичсэн ингэ. Энийг одоо та нар энэ лөө оруулахаар энэ хүүхд амруугаа хачхмаар байгаа үз. За энэ үеж нь. Одоо жишээлх юм бол энэ байгаа бөглөө. Ингээ орлоо энэ хахна. Бөөр жижигхэн товчнууд байна янз бүрийн. Тэгээ гихмичлийн нэг иймэрхүү юм баримжаа бас авдаг байхгүй юу. За одоо хүүхд хахлаа. Тэр хамгийн аюултай нь энэ төвгөд турсан гадны бийтэй. Тэгээ энэ дээр чи нэг юм очиод тавьчихаар тэгээ амьсгалдгүй байгаа үстэй. Амьсгалахгүй болохоор дагаа зүрх зогсно үстэй. Дагаа зүрх зогсоход ерөөсөө 3 минутын дараа тарих ажиллагаагүй болно. Тэгэхээр хажууд нь байгаа хүн тусламж үзүүлэхгүй бол 3 минутын дотор түргэн ирнэ гэж байхгүй тийм биз дээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв үзүүлж байна.
хамгийн анхаарах юм бол энэ батарей байж байгаа биз? Цагны зайны батарей. Тоглоомонд бас байдаг хавтгай батарей байгаа. Энэ батарейг залгисан тохиолдолд улаан хоолой руу ороод тэр чин цаашаа улаан хоолой дээр зогсож байгаа шүү дээ, тийм ээ. Дараа нь эсвэл ходоод руу ч юм уу. Энэ батарейг амьсгалын зам руу залгисан, хоол боловсруулах руу залгисан аль ч тохиолдолд яаралтай ихэнлэхсийн төврүүл ганцхан ирнэ. Яагаад гэвэл энэ батарей ороод улаан хоолой дотор задардаг, хугацаа алдчихлахгүй. Тэр хүүхд чинь нэг ой хүртэлх насны ерөнхийдөө бол жижиг хүүхд байх юм бол та нар ер нь аль ч хүүхдээр араас нь зохиол тэгээд гарахгүй байх юм бол ерөөсөө энэ төмхөө дарахгүйгээр хүзүүгээ сайн толгоогоо сайн төвшиж бариад тэгээд толгой чинь жоохон уруугаа ийм байдалтай хоёр далны хооронд энэ гарныхаа тэр алганы доод хэсгээр 5 удаа цохино. 1 2 3 4 5 гарчуу гараагүй байна. Гараагүй болвол ийшээ эргүүлээд хүүхдээ дээш нь харуулаад толгоогоо энэ дээр маш сайн бэхэлж барьсан байгаа нөгөө гараараа. Одоо ерөнхийдөө бол аюулхай мөгөөрсний энэ тус газар 7 хуруу дунд 2 хуруу 2 орно. За тэгээд нэлээ хүчтэй 1 2 3 4 5 хэрвээ ингээд яг энэ хийх арга бол жоохон хэцүү учраас хэрвээ өөрөө чадахгүй бол нөгөө гарныхаа алганы доод хэсгээр түрүүний араасаа цогж байгаа юм шиг 1 2 3 4 5 ингэж болно. Ийм байдалтайгаар давтаж тэгээд энийг нь гартал энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийн. Хэрвээ хүүхэд 1 ойноос өнгөрсөн гар дээр багтахааргүй том хүүхэд байх юм бол том хүүхэд хахах юм бол өөрийнхөө хөл дээр доошо чиглэлтэй, толгой доошо чиглэлтэй ингэж байлгана. За мөн толгоогоо баг зэрэг түшнэ. Өөрийнхөө нөгөө гарны алганы доод хэсгээр 5 удаа далны хооронд зохино. 1 2 3 4 5 гарчуу. Ингээ гарсан бол гараагүй бол тэгээд хэмлэхийн барилгээд дараачийн үйлдэл рүү шилжинэ. За тэгэхээр энэ яах вэ гэхээр энэ аюулхай мөгөөрсний тус газар өөрийнхөө атгсан гараар эхэлж бариад хүүхдээ сандал дээр зогсоогоод эсвэл ийм ширээн дээр ч юм уу зогсоогоод атгсан гараараа бариад нөгөө гараараа атгсан гараа төвшөөд маш нэлээд хүчтэй өөрлөгөө доороосоо дээшээ чиглэлтэй 5 удаа 1 2 3 4 5 тэгээ гарчуу. Гараагүй болвол дахиад сандал дээрээ хүүхдээ ингэж тавиад массаж хийнэ. Их хүүхдийн эрүүл мэнд, их орны эрхэм баялаг. Бага насны хүүхдийн эндэгдэлд осол гэмтэл нэлээд дээгүүр байрыг эзэлсээр байна. Энэ бол энтэхгүй байх шалтгаан мөн. Тэгвэл энд эцэг эхчүүд бид нар илүү анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг энэ удаагийн нэвтрүүлгээс та бүхэн олж мэдсэн байхаа. Зөвхөн мэдлэгийг аваад зогсохгүй амьдралдаа хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй байдаг. Ялангуяа хүүхэд тодорхой осол гэмтэлд орсон тохиолдолд ямар анхны тусламжийг зөв дараадлаар үзүүлэх вэ гэдэг энэ мэдээллийг энэ нэвтрүүлгээс авах хэрэгтэй байгаа. Дараагийн зүйл нь юу гэхээр зэрэг энэ химийн бодисонд хордсон тохиолдолд зарим тохиолдолд хүүхдийг бүүлжүүлж болж байгаа, зарим тохиолдолд бол огт бүүлжүүлэхгүй байх жишээний олон мэдээллийг манай эмч мэрэгчлүүд та нарт өгсөн. Хэрвээ та бүхэн энэ нэвтрүүлгээс энэ мэдээллийг багцлж авч чадаагүй бол дахиж тухтай үзэж хүүхдүүдтэй энэ тусламжийг зөв үзүүлж осол гэмтлийн шалтгаанаар хүүхдийг өвдүүлэхгүй, эндүүлэхгүй байх хэрэгтэй гэсэн ойлголтыг авсан байхаа. Эрүүл мэнд эрхэм баялагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бага насны хүүхдийн осол гэмтэл, ялангуяа зовлон тохиолддог ахуйн осол гэмтлийг хүндэн ярилцлаа. Эндээс хамгийн чухал нь бид бүхэн бага насны хүүхдээ хараа хэмжлэхгүй орхихгүй байх,
ахуйн онцолд өртсөн тохиолдолд авах арга хэмжээг мэдэж авсан бахаа гэж бодож байна. Бяцхан үрсийнхэн гэрэлд ирээдүйн төлөө цаг гарган нэвтрүүлэг өгсөн үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн нэвтрүүлэг маань өгөр өндөрлж байна. Би дараагийнхаа дугаараар бага насны хүүхдэд тохиолдох бүлэгдэлтийн талаар сонирхолтой нэвтрүүлэг та бүхэндээ бэлтгэн хүргэх болно. Их хүүхдийн эрүүл мэнд эх орны эрхэм баялаг. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан үзүүлж байна. Та бидний амьдрал, хайр дурлал, гэгэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн сайхан гэр бүлийг бий болгодог. Эцэг их өөрийн мэдэх чадах бүхнээ өөр хүүхэдтэй харамгүй хайрладаг. Энэ бол та бидний эрхэм баялаг. Их хүүхдийн эрүүл мэнд, эх орны эрхэм баялаг.